Өөрийн хэллээс өөр альва гадаад хэлийг сурах нь тархины үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой ажээ. Бусадтай бүрэн ойлголцоход мөн оюуны хөгжилд хэл сурах нь олон талын ашигтай нөлөөтэй байдаг. Тэгвэл хоёр буюу түүнээс дээш хэл мэддэг байх нь өндөр цалинтай ажилд ороход нөлөөлдөг. Эсвэл илүү харилцаа холбоогоо өргөжүүлэхэд нөлөөлдөг. Хүүхдээ боловсралтай болгохын тулд хэл сурах нь зөв. Бага насны хүүхэд нэгээс илүү хэл сурах нь оюуны хөгжилд сайнаар нөлөөлдөг буюу хүүхэд олон зүйл хийж байсан ч нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж тухай бүр дээр нь төвлөрөх чадвартай болгодог аж. Хэдийгээр бага насны хүүхэд хоёр дахь хэл сурч өсөх нь оюуны хөгжилд сайн нөлөөтэй тухай баримт одоогоор цөөн байгаа ч амьдралынхаа турш хоёр дахь хэлийг ашигласаар байх нь тархины үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй юм. Олон хэлээр ярьдаг байх нь нээлттэй сэтгэх, бусад соёлыг ойлгоход илүү дөхөм боломж олгох юм. Мөн ой тогтоолтод сайн нөлөөтэй ажээ. Тархины үйл ажиллагаа маш сайжирч байгааг олон судалгааны үр дүнд харуулсан байдаг. Нэг буюу түүнээс олон хэл сурах үед тархины үйл ажиллагаа сайжирч байгааг олон судалгааны үр дүн харуулсан байдаг. Тархи бусад булчингийн адил дасгал хийх, ачааллах бүрт улам сайжирч байдаг ба нэгээс олон хэл сурах нь тархины үйл ажиллагааг хэвэн байлгахад тустай ба ой ухааны үйл ажиллагаад оройтох олон төрлийн өвчнөөс сэргийлдэг байна. Араб хэл нь цастай холбоотой цасыг илэрхийлэх 40 өөр үг байдаг аж. Өөр хэл сурах нь бидэнд хорвоо ертөнцийг өөр өнцгөөс харах боломж олгоо зогсохгүй үзэл бодолд мөн нөлөөлдөг ажээ. Мөн өөрийн хэлээс өөр хоёр дахь хэлээр ярьж чаддаг хүмүүс альва тест шалгалтыг амархан давчдаг төдийгүй нээлттэй сэтгэх, соёлын мэдрэмж, мөн өөр өнцгөөс юмсыг харах зэрэг чадвар арай илүү байдаг аж. Швейцарын нэгэн судалгааны байгууллагаас хийсэн судалгаагаар олон хэл мэддэг байдал нь Швейцарын дотоодын нийт бүтээгдэхүүний 10%-ийг бүрдүүлэхэд нөлөөтэй байгааг онцолжээ. Энэ нь хэлний мэдлэгтэй мэргэжилтнүүд Швейцарын бизнесийн салбарт гадаад худалдааг хөгжүүлэх хувь нэмрээ оруулж байгааг харуулж байна. Улмаар эдийн засагт бүхэлд нь эерэг нөлөө үзүүлж байгааг дүгнэж болох юм.